зах зээлийн харилцаан шилжээд 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд зарим салбарт хөгжлийн өсрэлт бий болсон ч зарим салбар уналтанд орсон гэж хэлж болно. Тухайлбал төмөрлөг боловсруулах, машин үйлдвэрлэлийн салбарт төрийн бодлого алдагдаж, тоног төхөөрөмжийн зардалд асар их валют гадагшаа урсах болсон. Зах зээлийн харилцаан шилжихээс өмнөх жилүүдэд манай улс жилдээ 400 гаруй тонн ган, ширэм, өнгөт төмөрлөг хайлуулж, сэлбэг эд ан хийдэг байсан бол өнөөдөр Монголын төмөрлөгийн хэрэгцээ жилд сая гаруй тонноор хэмжигдэж, энэ хэрээр сая гаруй $10 хөлийн чанар урсж байна. Тиймээс энэ салбарын тулгамдсан асуудал цаашдын хөгжлийн гарцыг хамтдаа тодорхойлохоор Монголын төмөрлөгийн аж үйлдвэрийн тулгамдсан асуудал шийдвэрлэх арга зам нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ хэлэлцүүлгийг Монголын төмөрлөг машин үйлдвэрлэлийн үндэсний холбоо, машин тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчдийн холбоо хамтран ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхимд зохион байгуулсан юм а. Хэлэлцүүлгийг нээж Монголын төмөрлөг машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны ерөнхийлөгч Улсын их хурлын дэд дарга Гаваагийн Батхүү үг хэлсэн юм а. За та бүхний өнөөдрийн амар гомдол хэлцлээ. Монгол улс зах зээлийн харилцаанд шилжээд 20 гаруй жил боллоо. Энэ хугацаанд их зүйл өөрчлөгдөж, хөгжиж, ялангуяа уурхай үйлдвэрлэлд өсөлт болж байгаа гэдэгтээ та бүхэн санал нэгтэй байгаа. Харамсалтай зах зээлд шилжээд төмөрлөг боловсруулах, машин үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх төрийн бодлого алдагдаж, дотооддоо үйлдвэрлэж байсан үйлдвэрлэх боломжтой зарим техник тоног төхөөрөмж, машин механизмын сэлбэг хэрэгслийг бүгдийг нь гадаадаас өндөр үнээр импортлон авч азар их валютыг гадагш нь урсгах болсон гашуунч гэсэн үнэн юм а. Тухайлбал бид машин үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр социализмын үед баггүй амжилт болж машин дугуйд их засвархийн цөөнгө тооны сэлбэг эрзэн эдлийг экспортлон гаргадаг байлаа. Энэ төмөрлөг боловсруулалт хамаатай юм а. Жил 400 гаруй тонн ган, ширэм, өнгөт төмөрлөг хайлуулж сэлбэг дангийг хийдэг байсан. Улс орны үйлдвэржилт хөгжил дэвшлийг шийдвэрлэх нэн чухал гарцын нэг нь төмөрлөг боловсруулалт, машин үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн асуудал билээ. Бид бүхэн жохомлол энэ асуудал өнөөдөр ямар байдалтай байгаа, цаашид яавал зохихыг шүүн хэлэлцгээр энд цуглараад байна. Төмөрлөг боловсруулалт, машин үйлдвэрийн салбарын асуудлыг төрийн бодлогын хэмжээнд явуулж байсан 1980-ад оны онуудад салбарын стратеги хөгжил, техник технологи, шинжилгээ судалгааны болон мэргэжилтэй боловсон хүчний бодлогыг сайдрын зөвлөлийн нэг орлогчдоор удирдуулсан засгийн газрын дэргэдэх металл боловсруулах, техник засварлах асуудал эрхлэх комисс явуулж байсан юм а. Уг комисс нь металл боловсруулах, машин үйлдвэрлэлийн эрдэм шинжилгээний судалгааны төв 200-аад зохион бүтээгч, технологичтой зохион бүтээх төв товчоо, туршил тохируулах, усралтын үйлдвэр, гангийн үйлдвэр, металл судлал, зутгуурын лаборатори бүхий эрдэм шинжилгээ судалгааны томоохон бүтцтэйгээр ажиллаж байлаа. Тухайн үед энэ салбарт бие даасан тайлан баланстай төмөрлөг боловсруулах томоохон 20 гаруй үйлдвэр, 400 гаруй цех засаг, 7000 гаруй суур машин тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Өнөөдөр төмөрлөг боловсруулах, үйлдвэрлэлийн хэрэгсэл үйлдвэрлэх, тоног төхөөрөмжийг ажилуулах, технологиг эзэмшсэн өндөр дадлаг туршлага бүхий инженер техникийн ажилтнууд алтан гартай ажилчид олон байна. Төмөрлөг боловсруулах зорилттой олон зуун тоног төхөөрөмжийн хүчин чадлыг 10 хүрэхгүй хувиар ашиглаж, ихэнх нь зөвхөн тухайн аж ахуй нэгжийн дотоодын хэрэгцээнд зориулагдсан сул зогсож, ихээхэн нөөц боломж алдагдаж байна. Иймд үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрлийг олонсруулж, дагнах, хорших, улмаар зах зээлд нийлүүлэх бизнесийн орчинг бүрдүүлэх шаардлагатай болж байна. Түүнчлэн мэдлэг шингэсэн нарийн хийцэн эд анги үйлдвэрлэн 2 хөршийн том зах зээл гаргах боломж бүрдэж байгааг анхаарах шаардлагатай. Тухайлбал Япон улсын 100% хөрөнгө оруулалттай Санко Секи хувьцаат компани Сансны холбооны болон үйлдвэрийн роботын зориултын 30 орчим нэр төрлийн 250 мянган ширхэг эд ангийг Япон улсын захиалгаар програмын удирдлагатай суур машин дээр үйлдвэрлэн нийлүүлж байгаагаас гадна Японы хөрөнгө оруулалттай Мон Шибасаки хувьцаат компани Toyota, Honda, Isuzu маркийн суудлын автомашины хөдөлгүүр тоормс болон суудлын 10 орчим нэр төрлийн 300 мянга орчим ширхэг эд ангийг үйлдвэрлэн экспортод гаргаж байна. Төмөр замын засварын төв үйлдвэр, Эрдэнэтийн засвар механикийн завууд, цэргийн засварын газар, хуучин арь ширний үйлдвэрлэлийн бааз байсан Nolog хувьцаат компани, цахилгаан тээвэр компани зэрэг аж ахуй нэгж байгууллагуудын үйлдвэрлэлийн байр
тоног төхөөрөмж, боловсон хүчнийг ашиглан нэгдсэн зохион байгуулалтанд оруулж, техник технологийн шинжилгээг төрөөс бодлогоор дэмжиж чадвал машин үйлдвэрлэл хөгжих бололцоо уламж манай улсад байна. Гайлын ерөнхий газраас гаргадаг гадаад худалдааны барааны зөвхөн сүүлийн 2007-оос 2009 оны 3 жилийн статистик мэдээлэл судалгаа хийж үзэхэд импортоор оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний 40% буюу 3 тэрбум амрын доллар нь зөвхөн төрөл бүрийн бэлтгэц, утас, ган, зис, хөнгөн цагаан гэх мэтээр өндөр чанарын ган автомашины техник тоног төхөөрөмж, тэдгээрийн эд анги сэлбэг хэрэгсэл эзэлж байна. Мэдээллээс авч үзвэл хамгийн энгийн хар төмөр бэлтгэц, чанаржуулаагүй ган цовмол, ган төмрөн терми бөмбөлөг, тэвх, жагт, гарих, өвс сүрэл боох машины эд анги, шороо чулуу, ялгах, шигших, зуурах, холих машин механизмын сэлбэг зэрэг 70 орчим сая долларын бүтээгдэхүүнийг өөрийн оронд боловсруулж их боломжтой байх бүрэн бус судалгаа гарсан юм а. Гэтэл манай улс уул уурхайн олборлох үйлдвэр зөнгөлөн явуулж дахин нөхөгдөшгүй, сэргээгдэхгүй байгалийн баялаг эрдэс түүхийдээ гадагшин түүхийгээр нь зөөж үлэмж хэмжээний ашгаа алдсаар байна. Улсын төсвийн ихээхэн эсхийг бүрдүүлдэг гэгддэг Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр гэхэд 30 гаруй жил шороо зөөж баримжуулалтын доторх зэсийн агуулгын дөнгөж 24 орчим хувь байдаг 4-өөс 50 дахин ашиг олох боломжоо алдсаар байна. Манай улс төмөрлөгийн үйлдвэрийн гол түүхийд болох төмрийн хөдрийнхээ нөөцийг бүрэн тогтоож чадаагүй. Одоогоор тогтоогдсон байгаа нь дэлхийн нөөцийн 0.5% хүрэхгүй байхад гадагш нь эрчимтэй зөөж засгийн газрын 2009 оны 320 дугаар тогтоолоор баталж 2011-ээс 2016 онд барилж байгуулахаар тусгасан тар төмөрлөгийн зохицлбарын томоохон төсөл төмрийн нөөцийн хомсдолд орж болцсогүй болоод байна. Манай зарим аж ахуйн нэгж хүмүүс төмрийн хөдрийг зүгээр л олборлон түүхийгээр нь хямд үнээр үнгүүдүүлэн харийнханд ямар ч татваргүйгээр хамтарсан нэрээр зөөж байна. 2011 он хүртэл сүүлийн 6 жилийн хугацаанд 37 компани аж ахуй нэгж өмнөд хөрш рүү 6.9 сая төмрийн хөдөр экспортлохоос гадна зөвхөн 2011 оны эхний 10 сард гэхэд 4.8 сая тонн хөдрийг 347.8 сая ам доллараар худалдаажээ. 2010 онд экспортлсон төмрийн хөдрийн хэмжээ 2005 оныхоос 20.1 дахин өсөж 1 тонныг нь дунджаар 68 ам доллараар худалдаалсан дэлхийн зах зээлийн үнээс 2.4 дахин хямд борлуулж 671.9 сая ам долларын ашгийг алдаж тэр хэмжээгээр улсад төлөх татвар хураамж төлбөр багассан даанч харамсалтай үзүүлэлт юм а. Өнөөдөр бараг бүгдээрээ оюу толгой, таван толгой гэж бүхий л анхаарал хөндөөлсөн үед төмөрлөгийн үйлдвэрийн төрийн бодлого алдагдсанаас Монгол улсын төмөрлөгийн орд газрууд гадныхны нөлөөнд орж хөрөнгө оруулсан хамтарсан аж ахуйн нэгжийн нэрээр олборлолт явуулж баялагийг дэлхийн зах зээлийн хэд дахин хямд үнээр экспортлож байгаагийн зөвхөн үнийн ханшийн зөрүүгээс гэтэл төмөрлөгийн хэд хэдэн зохицмоор үйлдвэр барьчихаар улсын төсөв бүрдүүлэх шаардлагатай хөрөнгөөс ихээхэн хэмжээний хоримтлал бий болох ашгаа алдаж тэрхүү ашгийг гадны хамтрагчид болон тэдэнтэй нийлэх сэтгэл зөвхөн хүртэж хөлжиж байна. Эдгээр нөхцөл байдал байгаа нөөц бололцоог ашиглан төмөрлөг машины аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүрэн боломжтой. Энэ гагцхүү гар сэтгэл нийлсэн хамтын ажиллагаа, санаачлага, төрийн зохицтой бодлого дутаж байна гэж үзэж байна. Төмөрлөг машин үйлдвэрлэлийн үндэсний холбоо та бүхнийг оюун ухаан, материалын боломж дээр тулгуурлан хамтын хүчээр энэ аж үйлдвэрийг хөгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа болно. Та бүхний анхаарлаа баярлалаа.